бодлоо би тэгээ нэг юм хэлэх хэрэгтэй юм байна. Бичих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгээд би хэрвээ та эзэж өмнө бурхан байдаг гэж сонсож байгаа бол би энэ мэтлэгээр дамжуулаад бурхан байдаг шүү. Энэ дэлхий дээр орчлон ертөнц дээр та ганцаараа юм шиг санагдаад эсвэл энэ амьдрал дээр та ямар ч миний амьдралын яг утга учир юу юм бэ? Би яагаад төрсөн юм бэ гэдэг ч юм уу. Эсвэл би ямар ч үн цэнэгүй юм шиг юм шиг санагдаж байгаа бол би яагаад одоо магадгүй энэ ажлыг хийх ёстой юм? Би яагаад сургууль сурах ёстой юм? гэж санагдаж байгаа бол зүгээр эсвэл таны чиний ангийн чинь хүүхдүүд чамайг тоохгүй, эсвэл найз охин чинь чамайг тоохгүй, магадгүй гэрийнхэн чинь чамайг тоохгүй, ах дүүс чинь чамайг тоохгүй юм шиг санагдаад чи хинж биш юм шиг санагдаж байгаа бол чи магадгүй амар тийм царай муутай юм санагдаад, эсвэл ямар чадваргүй юм санагдаад тэгээ бусад хүмүүстэй харьцуулахад би одоо яаж амьдрнаа гэж санагдгаар тийм мэдрэмж төрөөд байгаа бол би энэ зүйлийг хэлэх гэсэн юм аа. Бурхан байдаг. Бурхан ямар бурхан байдаг вэ гэхээр чамайг бүтээсэн, чамайг онцгойгоор бүтээж, чамайг л зөвхөн төвдөө тавьж бүтээсэн тийм нэгэн байдаг. Тэ чамайг анхаардаг нэгэн байдаг. Тэгээд чамайг хамгийн үнцэнтэйгээр хардаг нэгэн байдаг гэдэг байдаг шүү. Тэгээд тэр бурхан байдаг. Тэр бурхан бол Библиэлд Библиэр дамжуулж өөрийгөө илэрхийлсэн. Чамайг ямар хайртай, чамд ямар анхаарал тавьдаг, чиний амьдралд бүх зүйлийг төлөвлөсөн тэр нэгэн байдаг гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ бурхан Библиэлд өөрийгөө илчлсэн төдийгүй Есүс Христ бол түүний энэ газар дээрх илчлэгдсэн дүр төрх байдаг. Тэгээ магадгүй Есүс Христ гэхэр ч юм уу бурхан гэхэр нэг амар хар гаргийн юм санагдаад ч юм уу эсвэл энэ нь миний өөрийгөө яаж мэдрэгтэй ямар хамаатай ингэж бодож байгаа бол тэгж битээ бодоорой. Тэгээд яг Библиэлд яг бурхан юу гэж хэлсэн бэ? Эсвэл Есүс Христ нэр яг хэм бэ гэдгийг заавал сонирхож судалж үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд нэрээ төрнийг мэдснээр дамжуулаад бурхан гэд байдаг гэдгийг мэдснээр дамжуулаад чи бас өөрийнхөө ямар үнцэнтэй вэ гэдгийг мэдж чадна гэж итгэж байна. Тэгээд заавал түүнийг тэтгэрэй. Тэгээд бурхан дээр ирснээр дамжуулаад Есүс Христ бол өөрөө биднэрт тэр мөнхийн амийг өгч чадна. Тэгээд чиний дотор магадгүй тэр зандаа ингээд нэг л тэр хоосон мэдрэмж нэг төрдөг шүү дээ. Тэгээ юу ч ингээд хайж туршиж үзээд нэг л дүрхдэхгүй. Магадгүй те нэр хүндтэй боллоо. Тэжгүй цалинтай боллоо, ажилтай, тэжгүй магадгүй ихэр хөвгттэй болчлоо, их нэртэй болчлоо. Тэгтэл нэг юм дутуу. Тийм байгаа тэр хоосон гарын загч нь бурхан Есүс Христ дүүргэж чадна. Чиний амьдралыг ингээд дүүргэн бэлхэн амьдрал болгож чадна гэж би итгэж байна. Тэгээд заавал бурханыг Библиэр дамжуулаад бурханыг Есүс Христийг таньж мэдээрэй гэж хүсэж байна.